Сайн байна уу? Балмын Чулуунбаатар дээр ам. 2000 оноос хойш одоо 22 жил багстаас чөлөгч ажил хийж байна. Ер нь анхын чөлөөлөгтэй холбогдохдоо энэ бүхий үндэсний дээд сургуульд оюутан болж ороод тэгээд 1998 онд Уурсан оюун бол гэдэг хүний секцэнд очиж тэнд бэлтгэл сургууль хийж байгаа л ер нь оюун бол багш чи барьж чадахгүй мэн багш бол гэл тэгээд ерөнхийдөө багшин гараа 2000 оноос эхэлсэн. Тэгээ өдөө багш игээл явж байна да. За би ерөнхийдөө бол одоо орой жилийн хугацаанд энэ эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхдүүдтэй ингэж ажиллаж байна. Ерөнхийдөө сүүлийн 10 жил нь энэ октоодтай ажиллаж байна. Октоодын хувьд бол яг ер нь октоодыг зөөлхөн харьцах ер нь их уян хатан байхгүй бол энэ эмэгтэй хүүхд ерөнхийдөө жоохон хэцүү. Ирчүүд бол яг гоо сайх өдөө байр хатомат харьцаж болно. Энэ хоёрын ялгааг бол ерөнхийдөө эрэгтэй хүүхд маш удаан бэлдчихэж дэлхийн одоо бүх болно. Эмэгтэй хүүхд бол бас харьцангуй эрэгтэйгээ бол хурдан ерөнхийдөө дэлхийгээс бас медаль авах магадлал өндөртэй байгаа. Одоогийн хараа. За сайн байна уу? Намагийн хамрын даваа насан гэдэг анх чөлөөлөхөөр 2012 оноос эхэлж Балмын Чулуунбаатар багш дээр энэ спортын дунд сургуульд анх орж суралцаж хичээлсэн. Одоо гэх юм бол би олон улсын хэмжээний мастер цолтой, армийн дэлхийн аваргаас хүрэл медаль, армийн тоглолтоос мөнгөн медаль авсан. Сая энэ Монголд болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм амжилттай ярьж байна. Ер нь бол анх ингээд бүхий секцэнд орж байгаа хүүхдүүдийг бол ер нь өнгөрч сурах хэрэгтэй. Уналтуудын сайн зурх хэрэгтэй. Тэгээ үндсэн өрөөгийн одоо нэг байшин байхад хундаа юм зөв зүтгэж бол анхан шатны хүүхдүүд бол энэ үндсэн өрөөг нь бол зөв эзэмшүүлэх би хийж бодд юм аа. Тэгээд энэгүй хүүхдүүд 2-3 жилийн дараа эвээ болоод ирэхээр үндсэндээ мэхний хувилбаруудын зааж өгвөл тэгээд энэ бүхий зам руу оруулт. Ер нь ихтэй гол нь энэ үндсэн өрөөнөөс гол нь бүх хүүхдийг ер нь энэ спорт чөлөөт өгдөг дуртай болгох юм чухал юм гэж бодоод байна. Би миний хувьд бол чөлөөтөгт гол нь дурлуулах. Хэрвээ дурдуулж чадсан бол энэ хүүхд энэ бүхэд дурлсан ямар ч хүн энэ бүх чөлөөтгийг цаашаа өөрөө мэрэгч болгоод өөргөө дуртай болцсон юм чинь. Тэгээд тэн рүү ордог болов гэж би бодоод байна шүү дээ. За миний би 2000 оноос хойш Алтан Барс клубт Чулуунбаатар багшийнхаа удирдлаганд орж чөлөөтөх спортоор хичээлж эхэлсэн. 2007 онд хүүхдийн их наадам төрүүлээд тэр жилээ өсвөрийн Аз аргт 50-ны тайчин төрүүлсэн байгаа. За миний багш Чулуунбаатарын хувьд болохоор олон сайхан шавныг төрүүлсэн. Миний доод үеийн дүүнерээс дэлхийн медальтангууд төрсэн байдаг. Чөлөөтөх спортын суурийг маш зөв сайн тавьж өгсөн. Багшаараа маш их бахархаж хүндэлж явдаг та юм. Миний мэдээж зарсан шавнараас бол одоо Монгол Улсын гавьяа тамирчин номин байна. Тэр бол миний өргөмөл шав байгаа. Одоо бити гомдор яа тэгвэл Монгол одоо олон улсын марч дэлхийн дулаалт тавар Эрдэнэ баяр гэдэг хүний анхны багш нь. Тэгээд над дээр нэг бэлтгэл сургууль хийж байгаад Монгол Улсын гавьяа тамирчин Бүрэгбаатар гэдэг нь авсан байгаа. Дараагийн шавмын бол Төмбөлгийн төвшөнд болох 2018 онд Унгарийн дэлхийн аварт хүрэл медаль авсан. Энэ мэн бол шгшээ болдог. Тэгээ бас сонгол өгөхөр бас миний шав байгаа. Даваа энэ тэр мэн бас одоо юу оронгорын Азийн аварт сонгол өгөхөр хүрэл медаль авсан. За эрэхтэй одоо төгс гээд бас Батсүх гээл одоо ингээл зөндөө шавнар байна да дурдвал одоо. Тэгээд миний бас нэг 2007 онд анх намайг ерөнхийдөө бүхий замд руу бас нэг банч мөнгө бол гэдэг нэг шав байж 63 кг-д өсвөрийн Аз авар болсон байдیں۔ 50-ны тайчин. Тэр хүүхд ерөнхийдөө миний анхны том тэмцээний суурийг тавьж гисэн. Энэ дүүнэрийнх нь одоо үлгэр дурайл юм уу гэж боддгоо. Миний хувьд бол тэгж өөртөө бахархаж явдаг. Тэгээд тэр төрийн дуулаа ишгэлсэн. Эмэгтэй тамирчдаас бол одоо дэлхийн аваргын хүрэл медальт эрхэн баярын даваач нь залуучдын анхны дэлхийн аварга шавмаар байна. Тэрний дараас залгаж байгаа нь цэргийн дэлхийн аварга хүрэл медальт, цэргийн тоглолтын аваргын мөнгөн медальт, тэгээд сая болсон Монгол болсон Азийн аварга шалгалт тэмцээс хүрэл медаль авсан. Инкавны даваанаас ингэж хүүхд байна. За тэрний дараачаас нь бол U23 дэлхийн аваргын хүрэл медальт, залуучдын дэлхийн аваргын мөнгөн медальт, энэ засгийн ануудаа гэдэг бас байна. Одоо энэ сүүлийн үед зодооноор ингээ хоёр шавмын очиад байна л та. Хоёулаа гэхдээ
дэлхийн залуучуудын аваргыг их чинь 2018 онд хөл медаль авсан. Дүүн 2021 онд дэлхийн залуучуудын бас мөнгөн медаль авсан. Одоо ихчдүү хоёр байна. Одоо нэгээс нь Батбаатарын их цэцэг Батбаатарын их цол энэ хоёр охин байна бас байна. За бид хоёр чөлөөт бүхийн хоёулаа олон улсын хэмжээний мастер. За тэгээ бид хоёр 2021 оны 12 сард яг холимог талааныг сонирхож хичээлж эхлээд тэгээд 2022 оны 1 сард холбоодын нэгдсэн улсын аварга гэж болсон. Тэгээд тэнд одоо нөгөө Монголын хамгийн анхны холимог талааны одоо улсын аварга болсон байхгүй юу? Тэгээд 52 кг-д манай дүү төрүүлээд 61 кг-д одоо би төрүүлсэн. Тэгээд одоо сонирхчдын гинэ холимог талааны спортоор одоо яг ингээд хичээллэхэд одоо тулалдахад те хамгийн их одоо түлхэц юу гэдэг одоо бусдаас илүү гарах одоо нөгөө нэг одоо ялгарх зүйл маань одоо бид хоёрын бүхийн суурь чөлөөт бүхийн суурь болоод байгаа. Тэгээд энэ одоо нөгөө нэг суурийг маань тавьж гисэн одоо Чулуунбаатар багштаа маш их баярлалаа гэж хэлье да. За би энэ дасчуулагчийн хувьд бол өөртөө бас нэг энэ хэм бахархаж явд юм аа. Ерөнхийдөө юу багтдаг явдаг вэ? 2012 онд Монголд анхны залуучуудын дэлхийн аварга болсон. Чаваараа би бахархаж явдаг. Эрхэн баярын давааж нь дараа нь мөн Түн билгийн төвшөнд тулг 2014 онд оюутны дэлхийн аварга болсон байдаг. Энэ бол Монгол улс өөр юугаар багтдаг вэ? Игчдүү хоёр дэлхийн залуучуудын аваргаас 2018 21 онд дэлхийн залуучуудын аваргаас игчдүү хоёр медаль авсан бас энэ миний бас нэг бахархал. Мөн дараагийн миний бахархал гэвэл миний шанс 2018 он, 19 он, 21 он дэлхийн залуучуудын аваргаас 3 жил дараа нь медаль авсан би өөрөө их бахархаж явд юм аа. Багшны хувьд бол энэ ерөнхийдөө эдрийг би ингээ багстаад үзэхэд миний хувьд бол энэ бол ингээд бас сайхан амжилтууд байна. Энэ чөлөөт бүтэц би судалж үзсэн. Яг энэ бас нэг сайхан ховор амжилтууд энийг байдаад би өөртөө дүгнэлт хийгээл энийг их бахархаж суудаг штэ. 2011 онд 12 онд ингээ 2 удаа дараалаад залуучдын Азийн аргаас мөнгө авч ирсэн. Тэгээд одоо ингээ хошоо мөнгө медальтай. Тэгээд 2012 онд болохоор анхны залуучдын дэлхийн аварга болж ирсэн. Тэгээд анхны залуучдын дэлхийн аварга багш маань ингээл би одоо аюу сандын багш маань ингээл нэг 100 одоо нэг 8 сард болж ирсэн. Тэгээд багшийнхаа төрсөн өдрөөр юу хийжсэн? Анхны залуучдын дэлхийн аварга болж ирсэн. 10 оны нэг юуны одоо хүүхдийн Олимпийн эрхийн тэмцээнд бид нар явсан. Одоо тэгээд бид нар гэдэг нь утгаараа нэм гараг гээд цэнцүрэн гээд бид 3 яг нэг ангийн 3 хүүхэд байсан. Тэгээд багш маань ингээд цалингийн зээл аваад эхнэрээсээ нууцаар багш нь авчлаа гээд багш маань ингээд цалингийн зээл аваад явж ирсэн. Тэгээд бид гуруулаа нэг Олимпийн эрх авч чадаагүй хүүхдээ Олимпийн эрх. Тэгээд багш маань багшаа харж чадахгүй гуруулаа уйлал зогсчод багш за зүгээрээ эр хүний замыг зуурт байдیں۔ Миний шавнар зүгээр тавшир одоо яадیں۔ Нэг одоо болоод ингээл өнгөрцөн тэмцээний араас харамсаад явах уу гэж тэгжсэн. Тэгээд удахгүй цөмөөрөө олимп дэлхийн медальтан болохын тулд иймэрхүү байдیں гэд тэгжсэн. Тэгээд багшийн маань хэлснээр яг л Ослын дэлхийн аваргаас эмэгтэй бас анхны 57 кг-д хөрөл медаль авсан байгаа олимпиад. Тэгээд багш оройн тэмцээнд дуусаад багштайгаа ингээд багш маань надад хамт тэмцээнд яваагүй. Тэгээд багштайгаа уцаар яриад багш маань ингээд нэг сэтгэлийн цаанаасаа бүр ингээ хүлээжсэн медаль нь авсан болохоор маш их уйлсан. Тэгээд багш нь үнэхээр баяртай байна, ажиргалтай байна. Одоо энээс өөр юу хүсэв дээ гэд маш их баярлж байсан. Тэгээд багштай маш их хайртай шүү. Тэгээд таныхаа ингээд ийм олон жил ингээд одоо шамдрынхаа төлөө ингээд дуугүй ингээд зүтгэж аваад маш их баярлаа гэж хэлмээр байна багш. За тэгээд спортын ордноос гараад гэртээ ирж байна. Тэгээд би одоо үндсэндээ энэ гэрээс гараад бэлтгэл сургууль тэгээд гэр тэгэл тэмцээн уралдаан тэгэл үнэхээр 22 жил тэгэл ингээл харсан сум шиг өнгөрсөн байна да. Одоо тэгээ за манай гэрлөө орцгоё. Чөлөөт өгөхтэй холбогдсон 22 жилийн минь одоо бахархал одоо энд байна дөө. Энэ бол ингээд Азийн тоглолт, залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн дэлхийн аварга, өсвөрийн Азийн аварга. Тэгээд олон Иваэрийг нь одоо Сатив гэл тэгээд энэ Монголын Open гэл бүгд олон улсын бүгд тэмцээний мандатууд л одоо энд
байна да. Энэ бол үндсэндээ миний одоо тэмцээн оролдоод явсан 22 жилийн минь л одоо нэг одоо баян тэмүүдаа гэж би өөрөө боддоо шүү дээ. Энэ бол үндсэндээ яг ингээд авсан шагналууд байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ миний одоо энэ дасчуулагч хийсэн. Зарим бид бол ерөнхийдөө юу шам нэртэй бэлгэлцсэн юм дөө би бол тий. Энэ 2008 онд бид нар багаараа өсвөр ус аваргасан. Энэ бол их би нэг их бахархаж боддог. Яагаад гэвэл тэр үед нэгдсэн дүнгээрээ гаргадаг гэсэн эмхтэй, эрхтэй гэж. Тэгээ нийлбэр дүнгээр ус аваргасан байд. Тэгэхээр энэ хойно байгаа зураг бол миний шав над төсөө өдрөөр бэлгэлсэн төвшин тулга оюутны дэлхийн аварга болж ирээд надад бэлгэлсэн юм зураг байна. Тэгээ 2018 онд дэлхийн аварга шалралт тэмцээнээс медаль аваад багшаагаа баярлуулсан. Тэр бол миний бол одоо бас мартагдагшгүй бас хамгийн сайхан мөчүүдийн нэг бол мэдээж тэр багш маань хүртэл сүүлд нь хэлжсэн л да. Эцгээр багш хүний жаргал ерөөс энэ л юм байна гэж надад хэлжсэн. Тэрийг сонсоод мэдээж тамирчин үеийн хувьд бас багшаас тийм үг сонсоод бас маш сайхан мэдрэмжийг авсан. Тэгээ багштай бас энэ завшааныг ашиглаад бас баярлж явдаг шүү гэдгээс хэлмээр байна. За багшийн маань хувьд бол ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг шүлэгтэй холбоот 20 гаруй жил өнгөрсөн байна. Тэгээ энэ хугацаанд бол цалиндаа цалингүй бидний төлөө бол маш олон жил явж ирчээ. Тэгээд багшийн маань бэлтгэсэн шавнараас л одоо эрэгтэй шигшээ багтж байна. Эмэгтэй шигшээ багтж байгаа. Тийм учраас би багшигаа өнөөгийн чөлөөт бүхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн гэж би бас тамирчин хүний хувьд бас бодож явдаг. Энэ олон жил бол энэ бүхэл сэтгэлтэй олон сайхан спонсорууд тэрний буйнд одоо төв дэлхийгээс шавнармаа сайхан медаль авлаа. Тэгээ энэ бол хүмүүстэй энэ завшааныг ашиглаад баярлалаа гэдгээс дахин илэрхийлмээр байна. Ерөнхийдөө бол яг бид нар шигшээ багш хүн болсыг бас нэг шигшээ бүгд ороод бас нэг тамирчтайгаа тэ ойроос тэ аваа явчих. Туланд нь суугаад бас нэг тодорхой хэмжээнийх нь багш хүний мөрөөдөл юм уу даа гэж би боддоо шүү дээ. Одоо үе ахмад одоо ингээл үе ахмад тамирч дасчуулагч нар бүгдээрээ ерөнхийдөө энэ нэгтлээ л байвал энэ олимпиад аврах ойрхон байгаа зүйл гэж би боддоо шүү дээ. Тэ. Тэгээс биш манай багш нар ажиллаж чадахгүй шүү дээ. Бүгд ажиллаж чадна. Тэгээ үнэндээ энэ шилжүүлэхт 22 жил зүтгэсний минь үрдэн одоо хэзээ нэгэн цагт үнэлэгдэх болов уу гэж бодож сууж энэ да. Ерөнхийдөө бол яг нэг гавьяа шагнадын төлөө хөдөлмөрлөөгүй маа. Тэ. Яг Монголын чөлөөт өгт бас нэг хэдэн сайхан хүүхдийг бэлдээд өгчих гэсэн тийм өөрөө бүхэд хайртай тэгээд дасчуулагч болол үнэндээ энэ ажлыг сонгож аваад өдий зэрэгтэй хүүхдүүдтэй ажиллаад явж байна да. Та бүхэнд баярлалаа. За багштаа баярлалаа. Багштаа цаашдынх нь ажил өст амжилт хүсье. Багштаа баярлалаа. Багштаа баярлалаа. Анхны шавын дэлхийн аварга шалралт 2018 оны Будапешт дэлхийн аваргад бүлгүүдэд авлаа. Багш үүдээ тусал эзэн шүү гоё юм. За нэг зүүж байгаа. Монгол билгэнч дулаа.